Сайн уу? За би өнөөдөр өөрийнхөө хамгийн luxury тэгээд designer branding биш хувцснуудаа танилцуулах чинь. Уул нь бол хүмүүс чинь ингэдэг штэ тий. За надад одоо тэдэн $100 авсан, тэдэн $1000 авсан ийм үнэтэй гутал байна, ийм цүнх байна. Энэ нь одоо ийм гоё гэж ярьдаг. Харин би эсэргээрээ ердөөсөө тийм брендинг юм ярихгүй. Харин надад амар тухтай, удаан идэлгээтэй, надад айгүй удаж байгаа. Тэгээ гоё загвартай. Тэгсэн хэрнээ би $5-оор, $10-оор эсвэл Монгол мөнгөөр бол те нэг 10 20 мянгад багтааж авсан, 30 мянгаар авсан. Тиймэрдүү хувцснуудынхаа талаар танилцуулах чинь. За тэгээд угаасаа би яг энэ бичлэгийг хий гэж бодож байхдаа надад байдаг хамгийн үнэтэй одоо хувцас гутал цүнх юу юм бэ гэж бодож үзсэн баггүй юу. Тэгсэн чинь надад байдаг хамгийн үнэтэй юм нь говийн сая 250 мянган төгрөгийн полтой юм бэлээ. Тэрнээс үнэтэй юм надад өртөөсөө байдаггүй. Тэгээ хамгийн инээдтэй нь энэ полтойг бол би өөрийнхөө мөнгөөр аваагүй. Манай ээж аав хоёр надад авч өгсөн. За яг өөрийнхөө мөнгөөр авсан хамгийн үнэтэй юм гэх юм бол миний санаж байгаагаар нэг 600 мянган өвлийн гутал байгаа хгүй юу. Тэгээ тэр өвлийн гутал гэдэг чинь яг нэг тийм загвар хөөсөндөө авсан зүйл бол биш. Тухайн одоо өвлийг л өнтөөд авчих юмсан гэсэндээ те хамгийн зузаан ихий дотортой мотортой тийм гутлыг нь сонгож авсан нь байгаа юм. За тэгээ бусад хувцснууд нь гэх юм бол дандаа 500 мянгаас буюу одоо Австрали доллараар $200 доош үнэтэй иймэрдүү гутал хувцас цүнхнүүдийг би өдөр тутмын амьдралдаа байнгын өмсөж явдгийм байна. За тэгээд яагаад би яг энэ талаар яриад байгаа юм бэ те? Миний ер нь юу өмсөж зөв, миний хувцас хэдэн доллар байх, тэгээд хүн $5 хувцас өмснө үү, $10 хувцас өмснө үү, ямар хамаатай юм бэ гэж бодож иж магадгүй. Яг энэ бичлэгийг хийх болсон үндсэн 3 шалтгаан надад байна. За хамгийн ихний шалтгаан нь юу юм бэ гэхээр зарим хүмүүс ингээд айгүй хэрэггүй худалдан авалтууд хийдэг штеп. Ялангуяа одоо ингээд үр 50 барин байж үнэтэй хувцас худалдаж авдаг ч гэдэм үү те. Одоо хүүхдээ нэг дугуйланд явж чадахгүй эсвэл өөрийнхөө эрүүл мэндийг үзүүлж чадахгүй байж гэж үнэтэй гутал хувцас аваад байдаг. Энийг би өрдөөсөө ойлгодоггүй. Тэгээд уг нь бол тухайн хүн чинь тодорхой хэмжээний орлого олж байгаа. Тэр олсон орлогоосоо тодорхой хэмжээг нь одоо ирээдүйдээ хөрөнгө оруулаад, хөрөмтлүүлээд за тодорхой хэмжээг нь өдөр тутмын амьдралдаа зарцуулчаад тий тогтмол зарлагуудаа зарцуулчаад тэгээд мөнгө үлдэх юм бол уулын тэр лакшери хэрэглээний юмнуудаа авбал энэ миний хувьд бол санхүүгийн хувьд айгүй эрүүл шийдэл болчих гээд байгаа байхгүй юу. Гэтэл тэгхгүй байгаа нь надад айгүй одоо буруу юм шиг санагддаг. Дээрээс нь өртөө хэрнээ ингээд айгүй ганган тим брендинг юм надад байгаа гэдээ яриад явж байгаа хүмүүсийг харахаар миний бүр инээ түрээд идэг байхгүй юу. Яг үнийг хэлэхэд инээ түрхээс илүүтэйгээр одоо бараг өрөвдмөр гэх юм ч бас хайшаа юм те. Надад ердөөсөө тийм хүмүүс гоё харагддаггүй. Ердөөсөө тийм үнэтэй хувцас нь өөртөө зохиод байгаа юм шиг надад санагддаггүй. Тийм болохоор өөрийнхөө одоо лакшери хэрэглээгээ өөрийнхөө санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулдаг болоосой гэсний үндсэн дээр нэг ийм бичлэг хиймээр байна. За энэ бичлэг хийх хоёр дахь шалтгаан гэх юм бол одоо сүүлийн үед ч сошиал медиа хөгжөөд хүн болгон одоо надад ийм гоё юм байна, би ийм мундаг гэл өөрийнхөө сайхан бүхнийг л Facebook, Instagram, TikTok дээр харуулж штэ. Угаасаа хин ч өөрийнхөө муу талыг харуулахыг хүсэхгүй байх. Тэгэнгүүт одоо зарим хүмүүс гэх юм уу ялангуяа одоо дөнгөж 10 эдтэй 20 эдтэй байхад хүмүүст байгаа гоё юмнууд надад байхгүй болонгууд айгу сэтгэлээр ундаг байхгүй юу. Би өөрөө яг тийм байсан учраас яг тэр мэдрэмжийг амар сайн мэдээд байна. Хүмүүсийг ингээд харангууд чинь амар гоё биетэй эсвэл амар гоё ингээд хувцас өмсдөг эсвэл айгүй үнэтэй юм идэлж хэрэгэлдэг тийм хүмүүс байгаад байдаг. Гэтэл өртөөсөө надад тэрнийх нь нэг ширхэг юм ч байхгүй болонгууд би айгүй мяа юм байна. Би өөр нь айгүй мяа амьдраад байгаа юм байна гэдэг тийм бодол хүний даалт тухамсар цаанаас ингээд суугаад идэв юм шиг надад санагддаг. Тэгээд өөрийгөө айгүй их бусадтай харьцуулаад идэв байхгүй юу. Тэгэнгүүт би энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь ердөөсөө өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Одоо тэр баян хүмүүсээ л те боломжтой хүмүүс ах юм бол тэр хувцаа аваад өмсөд идэлж хэрэгжилж байна биз. Тухайн хүний үн цэн гэдэг чинь ердөөсөө тэр юу өмсөж идэлж хэрэгжилж байгаагаар нь тогтоогддоггүй юм аа. Яг одоо байгаадаа сэтгэл хангалуун байж болно. Нэгэсэндээ би ингээд өөрийнхөө жишээн дээр тайлбарлаж хэлэх юм бол өмнө нь ингээд айгүй үнэтэй зүйл худалдаж авахыг хүсдэг байсан бол одоо тэр хүсэл маань бүгдээрээ байхгүй болсон. $5, $10 хувц өмсдөг ч гэсэн эндээ өөрөө айгүй энүүхэн эндээ happy те айгүй аз жаргалтай байж болоод байгаа байхгүй. Тийм болохоор сошиал медиагийн бидэрт харуулдаг тэр зүйл битгий их автаж одоо үнэтэй зүйл худалдан авахыг хүсэж өөртөө итгэлээ битгий алдаарай гэсний үндсэн дээр бас хийж байгаа. За 3 дахь буюу хамгийн сүүлийн хийж байгаа нэг шалтгаан нь юу юм гэхээр зарим хүмүүс миний анзаарснаар ингээд үнэтэй брендинг хувцас өмснөрөө тухайн хүний одоо үн цэн нь тодорхойлогдох юм шиг
гоё тийм үнэтэй юм л өмсөж ийж амар кул харагдах юм шиг тийм мундаг харагдах юм шиг санагдаад байдгийн юм шиг байгаа юм. Миний анзаарснаар. Тэгэхээр миний хувьд ердөөсөө тухайн хүн юу өмсөж ийн ямар одоо үнэтэй хувцас өмсөж ийн гэдг нь тухайн хүний хэн болохыг надад ердөөс тодорхойлох юм шиг санагддаггүй. Харин эсвэргээрээ тухайн хүний одоо бодол, үйлдэл те мөн чанар нь тухайн хүний хин юм бэ гэдгийг тухайн хүний үн цэнийг нь тодорхойлдог. Ердөөсөө өмссөн хувцсных нь үнэн тухайн хүний үн цэнийг тодорхойлдог гэж би бодохгүй байна. Тэгэхээр ийм 3 поинтыг буюу ийм 3 санааг хэлмээр санагдсан учраас би энэхүү бичлэгийг хийж байгаамаа. За тэгээд айгүй их олон юм нуршчихлаа. Яг өөрт байдаг 5-10 $20 5-10 мянга гэдэг шиг тий 5-10 $20 хувцснуудаа танилцуулъя. За миний хамгийн ихний хувцас болвол баг Эркагийн брэнд болсон Юпг гэж хэлж болох үз. Энэ Юпг маань байна. Энийг би бүр 2017 онд авч ирсэн. 17 онд Grand Plaza тэгээ Гигинт хоёрт байдаг дэлгүүрч юу илээ? Нэг Les Specs гэдэг нүдний шил зараад байдаг team брендийн одоо тэр дэлгүүрээс авч ирсэн аахгүй юу. Тэгээд би энийг яг өвлийн үйлрэлд авч ирсэн. Тэгээд өвөл зуныхаа хувцснуудыг хямдруулаад зарж ийгээд тэгээд эн чинь 100 мянгаас хямдраад 25 мянга жилүүдээ болцсон байхад нь авч ирсэн. Тэгээд эн чинь бас хөөрхөн үнэтэй брендийнх Mink Pink гэдэг брэнд байдаг шүү дээ. Тэр брендийн UP-ийг тухайн үед 25 мянгаар авч ирсэн шиг санагдаж байна. Тэгээд одоо би бараг 9 дэх жилдээ өмсөж байгаа юм байна. Ирэх жил болохоор 10 жил болох юм байна. За тэгээд энэ UP-ийг би ирээдүйн 10 жилдээ ч гэсэн өмсөх байх гэж бодож байна. Угаасаа би нэг их таргалж тураад байдаггүй. Сүүлийн бараг 20 жилийн хугацаанд 60 кг-тай явж байна. Тийм болохоор ирээдүйд ч гэсэн тийм байна гэж найдаж байна. Тэгээд энийг бол цаашаад дахиад 10 жил ч гэсэн өмсөх байхаа. За хоёр дахь нэг гоё юм нь юу юм гэхлээр миний юм нэг усны хувцас байдیں۔ Би энэ Dettol-ыг нь $5-оор доотлын хэсгийг нь бас $5-оор авч ирсэн. Нийт $10-оор авч ирсэн. Тэгээд энийг одоо би 2 дахь жилдээ өмсөж байна. Ердөөсөө одоо өнгө нь муудаагүй эсвэл сундаг ч юм уу тийм юм болоогүй. Энийг болохоор би Австралид ирээд Австралийн Cotton On гэдэг брэнд байдаг тэндээс авч ирсэн. Тэр яг хав жоохон fast fashion буюу одоо тийм төрлийн хувцснууд үйлдвэрлэдэг учраас зарим төрлийн хувцснууд нь жоохон хурдан өнгөө алдчихтiin. Гэхдээ харж агаад яг чанар сайтайг нь түүгээд авах юм бол айгүй удаан эдлгээтэй байх боломжтой юм шиг надад санагддаг. За дараагийн танилцуулах хувцас болохоор миний бас нэг юм удаан өмсөж байгаа цамц байна. Энийг болохоор би бүр оюутан багтаа авч ирсэн. Бүр 12 онд ч билүү дээ. Тэгж санаж байна. Энийг Grand Plaza гэдэг тухайн үед Deer гэдэг нэртэй Монгол брэнд байсан. Ноолуурын л брэнд юм шиг байгаа юм. Гэхдээ яг ноолуур бол биш ээ. Ноолуур гэхэд арай тийм жоохон ширүүн. Тэгэхээр энэ одоо ноостой, холттой юм шиг байгаа юм. Энийг би бас 25 мянган төгрөгөөр авчихсан. Амар сайн санаж байна. Игчтэйгээ дэлгүүр хийсч явж байгаад уул нь нэг өөр юм авах гэж явж байгаа. За ийм хямдхан байгаа юм чинь авчидаа гэж бодоод тухайн үед авч ирсэн. Тэгээд одоо бараг 10 хэдэн жил надад өмсөгдөд явж байгаа. Өнгөөч алтаагүй юм гоё цамц хിവэрэ байна. Энэндээ би бас айгүй дуртай. За энэний дараачийн юм хувцас нь болохоор миний Adidas-ийн юм шорт байна. Энэ шортыг би бүр 10 жилээс хойш өмсөж байгаа. 10 жилээр манай ах эгч хоёр надад цагаан сарын бэлэг болгож Adidas-аас өөрөө сонгоод ав гэдээ авч өгчээсэн байхгүй юу. Тийм болохоор би аюусаа санаад байна. Тэгээд тухайн үед бид нар чинь цагаан сарын бэлгэнд яг тэдэн дөрөвнөөс доош үнэтэй юм авна гэд нэг тийм төсөвтэй байдаг байсан юм аа. Тийм болохоор тэрэндээ багтааж авч ийн гэд 18 мянган төгрөг авснаа бол аюусаа санаж байна. За тэрний дараачийн юм нь болохоор миний ийм цамц байна. Одоо подолк гэн. Энэ подолкийг би яаж авч ирсэн гэхээр Монголд Тойрог гээд thrift shop байдаг штэ. Тэндээс авч ирсэн. Яг ковидын үеэр тэднийхэн нэг бэлгийн багц гаргацсан байсан байхгүй юу? Нууц бэлгийн багц. Айгүй олон бэлгнүүдийг ингээ боогоод тавьсан. Дотор нь янз бүрийн юм байгаа. Тэгээ нэг бэлгэнд 20 мянган төгрөгийн үнэтэй гэж зарж байгаа шиг санагдаж байна. Тэгээ би гэртээ захиалаад хөрвүүлээд авсан чинь дотор нь энэ подолк тэгээд дээр нь нэг эмэг тэгээ посткарттай байсан шиг санагдаж байна. Тэгээд энэ цамцыг болохоор би Монголд ч зөндөө өмссөн, Австралид ч ирээд зөндөө өмссөн. Австрал би бүр анх ирчээд цэвэрлэгээний ажил хийдэг байхдаа энийг өмсдөг байлаа. Ресторанд ажилладаг байсан. Ресторанд хар хувцас өмсөх хөстэй. Тэгээд энэ подолкийг дандаа өмсчдөг байсан. Одоо ч гэсэн би ойрхон дэлгүүр мэлгүүр явах ч юм уу, тий ойр зур явахдаа байнгын энэ цамцаа углаал, энэ подолкоо углаал гарчтیں۔ Энэ бүр айгүй бие дэвтэйхэн цамц. Тэгээ надаа ирээд 6 жил болж ин гэдэг чинь нэлийн удацсан. Надаас өмнө одоо анхны эзэндээ энэ подолк одоо хэдэн жилч болцсон байсан тий. Тэгсэн хэрний өнгө алдахгүй хөөх ингээ байгаа л хэдэг нэг юм подолк байна. За дараагийн юм гэх юм бол надад ийм цагаан хар хоёр подолк байдیں۔
Энийг болохоор би ажилдаа ч өмсчдөг. Тэгээд спортын одоо нэг үйл ажиллагаанд оролцохоор болох юм бол бас өмсчдөг байхгүй юу? Ийм жоохон богинохон зээжтэй ийм хүйс гардаг ийм подолк гэдэг. Энийг болохоор би Uniqlo-гоос яг $19 авч ирсэн. Тэгээд хар цагаан ингээд айл өнгөнөөс нь авсан. Материал нь болохоор жоохон спорт материал юм байлээ л дээ. Гэхдээ би офис дээрээ өмсчдөг. Угаасаа офисын подолк шиг л харагддаг. За тэгээд энийг болохоор зуны дулааны улиралд өмсчдөг. Харин дараачих нь надад дахиад ийм хоёр хар цагаан цамц байна. Энэ нь болохоор ийм урт хамцуутай байхгүй юу? Яг саяных шиг хэрний урт хамцуутай бас $19 авч ирсэн. Тэгээд энийг болохоор яг өвлийн улиралд, Австралийн өвлийн улиралд офис дотроо өмсчөөд зүгээрээ тийм. Тэгэхгүй болохоор подолктой байхаар өгөл жоохон дараад ядаг болохоор ийм цамц авсан. Энийг одоо бас 2 жил баг өмсөж байна уу та. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор нэг ийм палаж байна. Энэ палажийг би одоо энэ өмсөж байгаа палажтайгаа хамт түрүүн хэлжсэн Австралийн Cotton On гэдэг брэндээс авч исэн. Тус бүр нь хэдэн доллар гэж бодож байна. Би $10 авч исэн. Энэ болохоор айгүй дэжгүй юм дотортой зузаан одоо материалтай. Гэхдээ миний энэ өмсөж байгаа нь болохоор яг нэг л дааван байгаад байгаа юм. Нэг дан даавуу. Тэгэхээр жоохон баг зэргийн гэрэлтэх гэдэг. Тэрнээс иш айгүй дэжгүй загвартай юм байлээ. Би тэгээд энийг Таиланд явахаас өмнө дулаан оронд өмсөх палаж авахгүй болохоор энэ хоёрыг Cotton On-оос авч ирсэн. Тэгээд айгүй хөөрхөн загвартай хэрнээ удаан эдлэгээтэй юм шиг надад одоогоор санагдаж байна. Гэтэ $10-т бас ийм палаж авсан гэхэд бол айгүй боломжийн одоо дийл хийсэн юм шиг надад санагдаад байгаа. За тэгээд миний нэг $5-10 авсан хувцснууд бол ийм байна. Тэгээд энэ хувцснууд бол бүгдээрээ надад айгүй их таалагддаг. Айгүй сайн чанартай, удаан эдлэгээтэй, дээрээс нь айгүй тухтай ийм хувцснууд байна. Тэгээд миний хэлэх гэсэн гол санаа бол хүн заавал ийм үнэтэй хувцас өмснөөрөө хэдэн зуун мянган долларын гутал цүнх барьснараа тухайн хүний одоо үнцийн одоо хин бэ гэдг нь бол тодорхойлогдохгүй. Тухайн хүний одоо мөн чанар нь тухайн хүний үзэл бодол, үг үйлдэл нь тухайн хүний хин бэ гэдгийг тодорхойлно. Тэгээд дээрээс нь би өрдөөсөө энэ бичлэгээ хийснээрээ тийм үнэтэй юм эдэлж хэрэгэлдэг хүмүүсийг буруутгах гэсэнгүү хамгийн гол нь орлогоосоо илүү давсан зардалтай амьдраад байна уу? Тийм зардал гарган барин байж юм үнэтэй хувцас аваад байвал эн чинь эрүүл одоо санхүүгийн шийдвэр биш шүү дээ. Тэрнийг л хэлэх гэсэн. За тэгээд эцэст нь дүгнээд хэлэхэд хүн заавал үнэтэй хувцас өмсөх албагүй. Хямдхан ч гэсэн өөрт нь тухтай, чанартай, удаан эдлэгээтэй тийм хувцас өмсөж явах юм бол ер нь юу ч өмсөж явсан яадгийн тий. За тэгээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.